Бүгдээрээ сайн уу найзуудаа. Урд бичлэг хийж амжсангүй. Тайп дээр өнөөдөр хүнсэндээ яваад ирлээ. Тэгээд юу авснаа. Хальт харуулъя гэж бодлоо. Ерөөсөө сүүлийн хэдэн сар яг ийм бичлэг ороод байгаа учраас сонирхолтой болов гэж бодож байна. За, алим байна нөгөө алим. Салф хийдэг. Ойролцоогоор биш үнийг хийлээд явчихсан юм билүү? Ойлгомжтой байх үднээс ийм хөрхөн фрутаняна манай охин иддэг алимны тэгээд печени гэдэг янз бүрийн төрөл хорлын энэ болохоор ширхэг нь 30 рубль гэдэг ойролцоогоор 1200 тэгээд ийм эдэм бас иддэг бас л ойролцоогоор нэг 20 хэд рубль хавцаа 1000 төгрөг хавцаа тэгээд одоо манайд мах идэхгүй байгаа учраас би өнөөдөр мууг авсан байгаа шинэ мууг аваад мууг төшөл хийнэ. Сая бүтэн санд би тэд айлд очиод айлын төрс өдөрт. Тэгсэн чинь тэднийх мууг төшөл хийсэн бас аяйгуугаа юмдтай. Би тэгээ нөхрөөс нь рецептийг бичээд авсан байгаа. Нөхөр нь өөрөө хийсэн гэд. Тэгээд тэр рецептээр мууг төшөл хийж үзнэ. За энэ болохоор авокадо байна. Өглөө хар талхтай идэх дуртай авокадо. За сонгон тараг бол манайх өдөр бол хуудаг орой гэр бүлээрээ. За луун байна. Бис ганцаараа тэрэг түрээ явсан болохоор чадах чинээгэрэл юм авцарлаа. Том тэргээ хураацсан жижиг тэрэгтэй явж байгаа учраас за дахиад нэг хүүхдийн фрутаняна байна. Цагаан талх авлаа нөхөртөө. За помидор. За бүгдийг гаргаж чагаад би ойролцоогоор үнийг яриад явъя. Цэцгийн тас манайх муу гэдэг юм тас авдаг байгаа. 82.5% таслахтай. За энд болохоор шампуна дууссан. Яг өнөөдөр сүүлийнхаар нугаагаа дууссан. Тэгээд яваад шууд эми сангаас захиалахаасан хүлээх хугацаа байхгүй учраас шууд эми сангаас яваад юм шампу авчлаа биш 400 мл-тэй. Фокус авдаг гонаа. 400 мл-тэй ус уналтын эсрэгийг авлаа би юм. Энэ удаа. За тэгээд сүү юм 3.2% таслагтай муу гэд сүү авдаг. За 2 сүү авсан. Тэгээд сонго авсан байна. Ногоон сонгон. Нэхгүй шинэ ногоон сонгонтой муугтай шүл хийжсэн бас надад Монголын гучрууд өнөр нь синк гэлдэг чинь. За тэгээд байцаа авсан ба. Байцаагаа болохоор би зүгээр юу юм луун тааханд жигнэж ид. За тэгээд ийм маяг тавгуугадаг. Хорлоо авлаа. За иймэрхүү юмуд авсан. Үнийг одоо хэлээ явж энд 700 г помидор бараг 100 рубль болсон 4000. Мууг болохоор 400 г нь 140 рубль болсон 6000. Авокадо болохоор 300 г 90 рубль болсон 3700 хавцаа. Тараг болохоор манайд литр нь тослогоос хамаарат арай илүү тослогтой болоод тэгэхээр арай үнэ нэмэгдээд явдаг. Тэгэнгүүт энэ 3.2 гэдэг хамгийн өндөр таслагтай нь болохоор 50 хэд рубль гэжсэн 2500 гэсэн. Тэгээд ногоон сонгон шинийг авсан болохоор 50 рубль гэжсэн 200 г 2000. Тэгээд алим гайгүй одоо хямдхан байгаа. Би хямдрал зарлсан байхаа яасан авсан. Энд 700-800 г алим авсан байгаа. 50 хэд рубль болсон байх. Тэгээд цэцгийн тос 82.5 өндөр хувийн таслагтай нь болохоор 72.5% таслагтай арай хямдхан байдаг. 82.5% таслагтай нь арай үнэтэй байдаг. Энийг 100 хэд рубль 5000 хавцаа 200 г. Сүү болохоор 55 рубль. Өнөөдөр гэхдээ би яасаа хүүхдийн тэргээ төрж яваад 3 дахь өдөр болгон 10% амьдралтай байдаг юм.
хүүхдийн тэрэгтэй явж байгаа ээжүүдэд. Тэгээд би 10% хямдралаар авсан болохоор сүүнийг 50 төгрөг төлсөн баг 2700. Тэгээд талх хорыг дөрөвөл гайгүй 1000 хавцаа дөрөв те дуу мбаш шалхах 8 рубль мөрөв. Луу сангам бол 8 рубль 10 рубль гэж шалахгүй. Фрутаняна би түрүү хэлсэн нэг нь 33 рубль хийжсэн. 1500 хавцаа гэсэн үг. 1200 гэсэн үг. Тэгээд энэ цэцгийн болохоор 1000 хавцаа. Эдэм. Тэгээд ийм салхидаг хавцаа 10 рубль. Тэгээд хамгийн үнэтэй нь өнөөдөр энэ шампуныг авсан байгаа. 400 мл-тэй 1300 рубль гэдгээс 20% хямрал зарласан байсан учраас 1070 рубль би төлсөн 41000 хавцаа гэсэн үг шин. За. Тэгээд байцаа болохоор манайд хилэн одоо 25 рубль гэж чинь энд 4 хил байгаа. 100 рубль 4000 хилэн 1000 гэсэн үг байцаа. Иймэрхүү юмнууд өнөөдөр авсан байна. За. Тэгээд 20000 рубльтэй авсан дуусгаад ирлээ те 80000 төгрөгийн иймэрхүү юмнууд авсан байна өнөөдөр. Цагаан мөг, айлам жоох айлам. Хамгийн гол нь шампунь авсан. За дараагийн бичгээр эргээд уулзъя баяр таа.